За сайн бацаанаа бүжээ энэ хараа. Энэ харагдаж байна уу? Би энэ тоос орогчийнхоор доторхыг одоо баг нэг сарын өмнө цэвэрлсэн баг. Гэтэл хардаа ингээ бүр нарийн ширхэгтэй тоосонцрууд энд нь бүр наалтцсан байгааз. Тэгэхээр бид нар яг ийм нарийн ширхэгтэй тоосонцроор амьсгалж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд дулаан болно шүү дээ. Тэгэхээр хөрсөн дээр маш олон төрлийн одоо ийм жижиг нарийн тоосонцрууд хадгалагдчихэдэг. Одоо дулаан болохоор салхишуурах дэгдэнгүүт нөгөө хөрсөн дээр байгаа нарийн тоосонцрууд чи бүгдээ агаарт дэгдэн. Бид нар өөрсдөө амьсгална. Энэ дунд олон төрлийн хүнд металлууд болоод одоо тоосонцрууд байдгаас гадна би өнөөдөр хамгийн одоо аюултай хүнд металлд ордог хард гулгын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За гэхдээ би өөрөө хүргэхээс гадна яг мэрэгжлийн судлаач нь ярьж өгөх юм бол та нарт маань илүү баталгаатай эксурж болох болов. Монгол хүүхдүүдийн эмэгтэйчүүдийн цуснд хард гулганы хэмжээ хэр байна гэд өнгөрсөн жилүүдэд гадны байгууллагууд манай монголчууд ч гэсэн хийсэн байт юм билээ л дээ. Тэгсэн 2008 оны судалгааг би уншижсэн. Энэ судалгаа бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийнхэн гадныхантай хамтарч исэн судалгаа. Энэ судалгаанд Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдийн цусан дахь хард гулганы хэмжээ 25 мг/л гэж гарсан. 2017-18 онд хийсэн гадны байгууллагаас хийсэн нэг судалгаа байгаа. Энэ судалгаанд болохоор эмэгтэйчүүдийн цуснд хард гулганы хэмжээ 3 бүхэлдээ эсвэл 2.8 бүхэлдээ гэж гараад байгаа хгүй. Тэгэхээр энэ хард гулга гэдэг чинь хүний бид байх ёстой юм уу? Ер нь хэр аюултай ийм металл юм бэ? За 0.5 мг/дл бол байх ёстой яг зөвшөөрөгддөг. За тэрнээс дээшээ ихсээ явчих юм бол хор хөнөөлөл бол багаар нэмэгддэг. За хүүхдэд бол одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол мартах одоо тийм ой санамж муутай болж ингэж ярьж байгаа шүү дээ. Энэ бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлөд эхэлсэн байгаа. Бөөрийн дутагдал болж байна. За мэдрэлийн үйл ажиллагааны доголдол болж байна. За мөн дагалдах одоо янз бүрийн харшлууд үүсгэж гисэн бас суур нөлөө үзүүлж байгаа. Хүүхдийн биед болохоор энэ хорт элементүүд нь илүү хүн дээр тусаад байдаг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд ч гэсэн энэ элементүүд нь орох юм бол бас хүн дээр тусаад байдаг. Хөрсний нэлээд гүнд агуулдаг. За бид нэр болохоор уул уурхай холбогдлолтоор хөрсний гүнд байгаа тэр хүнд металлуудыг бол гадаргуу дээр гаргаж ирж байгаа. Зарим тохиолдолд бол хэрэглэн зориулж одоо зай хураагаарт ашиглаж гин, будагч бодисонд ашиглаж гин. За тэгээд хүнсний удаан хадгалах зориулттай лаазанд бол ашиглаж гин. За тэгээд мөн зарим хүүхдийн тоглоом өнгө будаг бий болгох тэр тоглоомных нь найрлаганд нь бол агуулгаж байгаа. Гэх мэтлэнгээр бидний хэрэглээнд бол хард гулган маань нэвтэрч эхэлсэн. За тэгэхээр хард гулган маань агаараар 0.2 мг/дл хэмжээтэйгээр бол хүний бие чингэж идэг. Хөрсөөр бол 0.8 мг/дл бол бас хүний биед нэвтэрж идэг. За усаар бас муу ялгаагүй 0.2 мг/дл бол хүний биед бол байнга ингэж нэвтэрж идэг. Хөрсөнд агуулгаж байгаа хард гулган маань 1000 ppm-ээр буюу 1000 мг-аар нэмэгдэх тусам хүний биед шингэх хард гулганы хэмжээ нь 3-7 мг/дл-ээр нэмэгдэж идэг гэж үздэг. Тэгэхээр хөрс хичнээн хэмжээний хард гулгаар бохирж ин тэдэн хэмжээний хүний биед шингэх хард гулганы хэмжээ гэсэн нэмэгдэж идэг. Хөрсөнд байгаа тэр хард гулган маань эргээд нэг ургамалдаа шингэх. За тэгэхээр амтан тэр ургамлаар ингэж нэг хооллох, төвөөр дамжаад хүн тэрийгээр хооллох гэх хэмжлэнгээр эдэж тижээлийн замаар бол бас хүнд эргээд бас хард гулган нөлөөлж идэг. Надад нэлээд хуучирсан мэдээлэлүүд байгаа ах гэж бодоод байна. Тэгэхээр та хамгийн сүүлд судалгаа хийж байгаа үе юм чинь Улаанбаатар хотод хөрсөнд хамгийн их бохирдсон байгаа хэсэг ямар вэ? Тэр нь байх ёстой зөвшөөрөх хэмжээнээс хэд дахин их вэ гэдгийг хэлж байгаа. Бид нар болохоор сая эхний жилдээ болохоор нэг 20 цэгээс л дээж авлаа л да. Тэгээд хард гулга, хором, кадми гэдээ бусад нэглүүдийг бас тодорхойлсон. Яг бол арьс ширнийхаа үйлдвэрийн тэнд бол яг хард гулга нь бол хэвийн хэмжээндээ байгаа гэдэг чинь хором нь бол 4 дахин илэрсэн. Зөвшөөрөх хэмжээнээс. Тэгээд сонирхолтой нь гэх юм бол тэр хоошоо нөгөө ногоон нуурын парк гэдэг хүүхдүүд очиж нөгөө завьяар тоглоод байдаг шүү. Тэрэн дээр хард гулга бас нэлээд илэрсэн. Тэгээд бас нөгөө эмгэг төрүүлэгч бичиж бийтэн бас нэлээд илэрсэн. Бас давхар нөгөө эмгэг төрүүлэгч байна уугүй юу гэдгээс үзье. Тэгээд наашаага нөгөө 100 айлын наатлын ногоон нуур орчим. Тэнд бас хард гулгын агуулмж бас
өндөр гараад бас эмийг төрүүлэгч бол нэлээд илэрсэн байна. За тэгээд Чингэлтэй дүүргийн нөгөө гэр ороолын дундх далан байдаг шүү дээ. Үерийн ус урсдаг. Тэр үерийн ус урсдаг далангийн ойролцоо бол хар тоглоос нэлээд гарсан байна. За тэгээд юуны тийшээ 22-ын товчороо явж хахад нэг юм хаягл бензиний йонксуудын хайцсан нэг зам дагуу нэг цэг байдیں۔ Тэрнээс бол авахд бол тэр бол 3 дахин илүү өндөр бас хар тоглоо илэрсэн. Тэгээд хар тоглооны үйлдвэргээ байдаг штэ. Налаах явж хахад. За тийшээ нэг хар тоглооны үйлдвэргээ тэрний хашааны гаднахаас авч ирсэн. Тэндээс од нэг 2 дахин бол илэрч. Хар тоглооны агуулмж бол илэрч байсан. Тэгээд бас сонирхоод хүүхдийн тоглоомын талбай энтрээс бол авч үзсэн л дээ. Яг сүүл нөгөө хөрсөн нэг шинжлэхдээ шинээр хийгдсэн учраас одоохондоо хар тоглоом нэг сүртэй илрээгүй. За тэгээд Динжи мянга за хүчил шонхор зах зэрэгээс одоос авсан баг. Бас л илэрч байгаа юм чинь. Ерөөсөө дунджаар бол 0.4 миллиграм килограмм юм тий. Тэгээ байх ёстой хэмжээ нь ямар вэ? За манай орны хувьд болохоор зөвшөөрөгдөх стандарт дундаж хэмжээ нь бол 50 мг килограмм гэж үздэг. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 100 мг килограмм гэж үздэг байдаг. За тэгэхээр Монгол орны хувьд гадаадын оронтой харьцуулахад болохоор энэ зөвшөөрөгдөх дээд хэмжээг бас нэлээд өндөр тавьсан юм уу гэж харагддаг. Хүүх ямар сони тий. Бусад улс орны дэлхийн стандарт ямар байд юм бол би харж байхад нэг 50 мг килограмм гэж уншсан. Тийм үү. Зөвхөн нэг Америкийн нэг сэтгэл дээрээс. Хөрсөнд хадгалагдах хар дугалганы зөвшөөрөгдөх хэмжээ нь Америкийн стандарт нь 50 мг/дл байтал манайд бол зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 мг/дл байгаад байгаа юм шүү дээ. Гэтэл зарим одоо нэг нийслэлийн зарим газруудаас авахлаар 2-3 дахин их хэмжээтэй илэрч байгаа юм. Энэ бүр тогтоосон стандартаас тий илүү хэрэг. Яг Монгол улсын стандартаа барайл явна л да. Тийм. Тэгэхээр одоо бидний баримталж байгаа стандартынхаа дундаж хэмжээнээс нь хэр их вэ нүү? Дундч нь хэр вэ нүү гэдгээл ер нь гаргаад явчихж байгаа. За. Тэгээд энэ эргээд харин жил ирэх тусам нэмэгдээд байх юм бол аюултай гэж тооцож байгаа. За яах вэ? Одоо цаашдаа энийг ингээл бид нар огт тоохгүй хогоо өнчигт нь хаяал ингээл яваад байвал яах вэ? Ер нь бол яг олон жилийн судалгааг харахад бол жил ирэх тусам л нэмэгдээд байгаа. Тий. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар жид болгон нэмэгдээд байна гэж хэлэхээсээ илүү уул нь буурууд гарах хэмжээр орох хэрэгтэй юм байна. За тэгээд нөгөө ус зайлуулах замын хажуу талын нөгөө ус зайлуулах хоолоо моолоо гэж байдаг шүү дээ. Тийм юмгүй учраас манайх ерөөсөө гэр хороолоосоо бохирдолт ихтэй хөрс маань урсаж орж ирээд замын хажуугаар урсаад явгууны зам руу урсаад төв рүү урсаад орж ирдэг. Энэ нь болохоор эргээд нөгөө бохирдол нь ерөөсөө буурахгүй бүр ихсэх төв рүүгээ улан бохирдол нэмэгдэх нь жил ирсэн л нэмэгдсээр байна гэсэн. Тэгэхээр энэ нөгөө шугам шүлжээний бүр зам талбай анхны төлөвлөлтөөсөө бүгд хамааралтай болж байгаа. Тэгэхээр хөрсний ерөөсөө эхний 20 см-тай бол хүн металлууд бол байнга ингээд тогтсон байж хадгалагдаад байгаа л байж байгаа тий. Тэгэхээр тэр нь эргээд салхи шуургаар дэгдэх бороо усны үерээр одоо урсах. Тэгээд тэр нь эргээд нөгөө одоо ургамалтаа нөлөөлөх хийсэл хүний хүүхдийн ам хамарлуу шууд орох. Тэгээ машины дугуйгаар эргэлдээл ерөөсөө агаарт байнгын дэгдчихийдэг. Ерөөсөө хүн эргээд дандаа хортчихийдэг ийм асуудал үүсэж байгаа. Усны дэгдсэн үү? Унтны усанд бол үзээгүй. Зөвхөн голын усанд бол үзсэн. Голын усанд бол нэг айхтар өндөр гараагүй тий. Байнгын урсгал учраас тэгээд нөгөө хүн металлууд доошоо тунж идэг учраас тэгэхээр чи хөрсний хамгийн үржилшинтэй 20 см нь л тэр чигтээ хүнд металлаар ингээ хортцсон байгаа. Тэрийг бид нар цэвэршүүлж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгээд байнга нуу цаас бороо янз бүрийн юмар ингээд эргээд агаарт дэгдээ бид нар өөртөө амьсгалж идэг тий. Тэгэхээр чи өөр нь бол аим шигтэй хортой орчинд амьдарч байгаа юм шүү. Тийм шүү дээ. Одоо тэгэл жил иргэсэн л тэр чинь нэмэгдэж байгаа шүү дээ. Ямар хэцүү юм бэ те. Үр хөвгтэй яа да. Тэгэхээр одоо маск одоо байнга зөвлөлтэй нь шүү дээ. Маск зүгээр хамгаалж чадах юм уу? Одоо тэгээд хамгаалж чадах зүйл л та. Хамгаалж чадах уу? Яг тодорхой хэмжээний хамгаална л та. Гэхдээ байнга маск зөөгч нь айгүй хэцүү үстэй тий. Яаж яаж байгаа төрөгчийн дутагдалд орно тий. Тэгээд яг эргээгээд бас нөгөө одоо тоос шорооноос байнгын хамгаалсаар хагаад нөгөө юунд дархлаа сулрах бас юмд орчдөг. Тийм тий. Японочууд яг тэгсэн байлээ шүү дээ тий. Тийм бас өөртөх магадaltaй. Тэгэхээр ер нь аль болох ногоон байгууламж нь одоо арчлал
ногоон байгууламжаа нэмэгдүүлээд тэгээд бас энэ хөрснийхөө энэ хүн нэмтадын тохирлыг бууруулах яг энэ туршилтуудыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Ааха. Их усүрийг та яг юу гэж хэлж чадах вэ? Ингээд дурдаад хэлвэл. Яг их усүрүүд нь болохоор одоо гол нь машины бензин, за тэгэл гэр ороолын утаа, за батарей, янз бүрийн хаягл батарейнууд байж гэн. За тэгэл янз бүрийн лаз, гялгар ут, хуванцар зүйлсүүд. За сүүлийн үед нөгөө байшин орон сууцны хоолойг бол жоохон хямдхан хоолоогоор хийгээд байгаа шүү дээ. Энд чинь бол бүр унтны усаараа дамжуулаад бид нар хар тоглоо авах энэ нөхцөл бүрдэж байгаа. Бүр тэр хоолоонуудын хооронд нь гагнахтай үртээр гагнаасанд нь хар тоглоо агуулах гэж байна. Ямар амар эрсдэлтэй. Тий. Тэгэхээр унтны усанд нь бас айлуудын унтны усанд тэр юу үзэх шаардлагатай болчихж байгаа. Тэгээд энэ барилга байгууламжийн нөгөө хямдхан будаг. Басаад нэг юм. Тий. Хог шатааснаас бас үүсэж байгаа. Нилээ үүссэн шүү. Хог шатаа. Манайх шууд шатаачдаг ш тоогоо. Шатааснаас болоод бүр хортой химийн уруудлын элементүүд агаарт идчихдэг байхгүй. Бензиний найрлагын 1% хар тоглоо эзэлдэг. Тий. За тэгээд будагны нөгөө одоо 1978 оноос өмнө үйлдвэрсэн будагны 50% нь хар тоглоо эзэлдэг. Гэсэн ийм тооцоолууд байдаг. За мөн нөгөө балын харандаа байдаг шүү дээ. Балын харандааны баланд бас юу хар тоглоос агуулгаддаг. Тэгэхээр хүүхд нөгөө балаа идэж болохгүй байна шүү дээ. Тэгэхээр хамгийн хортой хүн металлаар нэрлэгдсэн нь ерөөсөө кадми, хором, зис, мөнгөөс хар тоглох цайр гээ энэ 6 нэрлэгдсэн байгаа. Суур судгаа бол хийгдэл хийгдээд идэг. Тэгээ яг нөгөө нэг үр дүнд практикт үйлдвэрт нэвтрэлт нь байхгүй байгаа байхгүй юу? Энэ хар дугуулгын хордлого чинь хүнд жишээлбэл хэдийн хугацаанд хамгийн хурцаар илэрдэг юм бэ? Эсвэл хамгийн хурцаар биш гэвэл хамгийн энгийндээ одоо хэдийн хугацаанд айхтар илэрдэг юм бол? Угаа тэр хортой нэглийнхаа хэмжээнээс л хамаарна л та. Тийм. Бага хэмжээтэй юм бол хэр хугацаа өнгөрсөн ч мэддэхгүй тэгэл шинэгдэл. Зарим нь бүр бага хэмжээтэйгээр ясандаа тэгэж хадгалагд заргаал одоо өгдөг ч юм уу тий. Тийм байдаг байхгүй юу? Тийм болохоор нөгөө хэр хэмжээнээс л хамаарч байгаа юмсан. Хар тулгад цуснд болон зөөлөн идэд 40 хоног хадгалагддаг. Ясанд 25 болон түүнээс дээш жил бол хоримтлагддаг гэдэг нөгөө тоо нь бол энд байж байна. Одоо эмэгтэйчүүдийн цуснд хар тулгыг хилрээ дамжилж тий. Эмэгтэйчүүдийн цуснд тэгэхээр ч одоо баг төрөхдөө л Монгол хүүхэд маань хар тулганы бохирдолтой төржин гэхэд баг нэг хэсдэхгүй л байгаа шүү дээ. Ер нь бол тэгнэлтэй мэдээж жирэмсэн эмэгтэйчүүдийн цуснд илэрж байгаа юм чинь кадми, мөнгөөс хар тулгыг илэрсэн шүү дээ. 0.43 мг децилитр мөнгөөс илэрсэн 146 мг децилитр хар тулгыг илэрсэн ш жирэмсэн эмэгтэйд. Тэгэхээр чин тэр илэрж байна гэдэг чинь л урагт нөлөөлж байгаа байхгүй юу? Дараа нь тэр чинь хөхнийхөө сүгээр дамжаал бас нөлөөлнө шүү дээ тийм. Нэг бүхэлдээ гарсан юм тий. Түрүүний нөгөө нэг байх ёстой хэмжээ чи хэлээ. 0.5 мг децилитр хэр чинь байх ёстой хэмжээс хэд дахин их гэсэн үг үстэй. Тий их байна тий. Хэд дахин байна. 0.5 нэг бүхэлдээ гэхэр ч одоо заа мэдгүй тоог мэдгүй юм тий. Ямар ч зай амар их л байгаа юм. Ер нь бол нэлээ их илрээд байна гэдэг чинь л ер нь болохгүй л гэсэн үг. Би бол хар дугуулга гэдэг нэг юм төмөр юм бидэн. Яг нэг аккумулятороос салгаад авчдаг шүү дээ. Тэнгуү чи хар дугуулганы гулдмаа гэдэг бүр юм төмөр л өгөхгүй. Тийм төмрөөр л мэд. Тий яг нөгөө олон их хэмжээгээр нөгөө байглаас нь олборлоод авцсан нь болохоор угаасаа л тэр чулуу хэлбэртэй байгаа л та. Тий. Зүгээр тэрийг чинь нэгээд бүх нөгөө чулуулгуудыг атомын бүтцээр нь задах юм бол 207 атом молекул мастай. Тийм нэгдээд өгөхгүй хар тоглог маань. Тий. Тэгээд тэрүүгээр нь л энэ хэр аюултай вэ? Гэхдээ одоо бүх хүнд металлууд одоо дурддагдсан хүнд металлууд бол аюултай хүнд металлууд байдаг. Тэр дотроос бичид битэн болон ургамлын нөгөө бодисын солилцоонд бас бидний хүний бие ч гэсэн маш бага хэмжээтэйгээр бас нөгөө нэг цусны эргэлт хэрэг болдог тийм микро элементүүд байдаг байхгүй юу? За зискал гэл та нар мэдэн шүү дээ. Тэрнээсээ гадна яг хортой хүнд элемент нэрлэгдсэн болохоор хар тоглог, хором, кадми, мөнгөөс эднэр байгаа. Эднэрийг бодоод маш хортой тооцдог. Хүнд хортой элементүүд чинь илгээр шүүгчдэг. Тэгээ илгээр шүүгдээд
Тий. Одоо хүний биед нэгэнт орсон бол хүний бие цусаар тараад тэр цус нь хоногт нөгөө 2000 мл цус чинь илгээр шүүгдчих цэвэрлэгдэх байхгүй. Тэгэхээр илгэнд очиж хуримтлагдаад тэгээд илгийг өвчлүүлэх төгөөр дамжаад бөөрөнд очиж бас шимэгддэг учраас одоо нөгөө шээсээр бас харт толго үзээд байгаа шүү дээ. Тэр чинь бас нөгөө нэг бөөрөнд очиж дамжиж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л илэг бөөрөнд гэмтэх юм асуудал гардаг. Хүү илгээр өвчнөө хүн нас ордог шүү дээ. Тийм. Тэгэхээр чи тэгэл ерөөсөө бүх харт толгоныг чинь хордлогоо тийм шүү дээ. Хүний цуснд байгаа тийм бүх хортой ил нэгдэж чинь илэг шүүж цэвэршүүлдэг шүү дээ. Тэгэхээр чи илгээр нас ороогүй миний мэдгэд зөндөл ер нь л илэг аягүй их байдаг тийм манай. Тий. Илгэний хорт тавтар гэл ерөөсөө тойрон биш. Угаасаа нэгэнт бид нар хөрсөн дээр илрүүлчтэй. Хөрсөнд илрээд байна. Угаас хог аялаар бохирдоод байна гэд. Ингээд нэгэнд илэрсэн зүүдийг жил болгон илрүүлээд байгаад байх уу гэдэг асуудал яригдж байгаа. Тийм учраас бид нар эргээд тэр хөрсөнд одоо усандах тэр нэгдлийг саарамжуулаад, бууруулад, сквотыг ургамлаар дамжуулаад фиторемедишн ч юм уу биологийн нөхөн зэрэгэлтийг хийж явах шаардлагатай болчихж байгаа. За тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр эхний ээлжинд өнгөрсөн жилээс бид нар бол лабораторийн туршилтаа хийгээд эхлүүлсэн байж байна. За бактерийн тусламжтайгаар харт тулганы нэгдийг задлах ч юм уу харт тулганы нэмэх юм хортой нэгдлээс нь 0 валенттай болтон бууруулах чадвартай бактерийг хайж байгаа. Хайж байгаа тий. Одоохондоо олдоогүй л байгаа юм байна тий. Гэхдээ ер нь бол хашаантгаа хөсөө цэвэршүүлээ. Одоо харт тулгыг жоохон нүг хүчийн баг болгоё гэх юм бол модлого ургамал тархал. Тий, ерөөсөө нэг айл дор хаяж 2 мод. За чадахгүй махад нэг нь модыг сайн услаад ингээд ашлаад байхад бол үндсээрээ дамжуулаад нөгөө модлог ургамлын чинь үндс нөгөө ойр орчимдоо бас тэр бактери хөгцмөг өнцрөөр ингээд бүрхэгдсэн байдаг байхгүй юу? Тийм, модлог ургамлын үндс өөрөө маш баялаг. Микроиз гэд нэрддэг. Тэр зүүдүүдээр маш баялаг байдаг. Тэгэхээр тэр орчинд үндс орчимд байгаа тэр бичид битнүүд нь нөгөө хөрсний хортой нэгдүүдийг заддаад ургамлаа шингээгээд өчтдөг. Тэгвэл маш их бохирдолтой газар модлог ургамал тарлаа. Тэрийг нь мал идлээ, малыг хүн идлээ. Ингэхээр яах вэ? Маш их бохирдолтой газар бол ургамал тариалах юм бол тэр ургамлын мал идэд хүнээр дамжих нь мэдээж тэр нь бас дамжих боломжтой. Гэхдээ энэ нь бас дахиад нөгөө нэг ургал явагдахыг надад туршиж байгаа. Нөгөө нэг бактери маань хүнд хортой эдбрээс нь хоргоо эдбэр шилжүүлдэг бактери гэж байгаа шүү дээ. Тэрийг нь хамт нөгөө нөхөн сэргээд хамт ашиглаад өгөх юм бол хоргоо эдбэр шилжүүлсэн хүн нутал маань ургамалдаа шингээд тэр нь цаашаа ингээд малаар хүнд дамжих юм бол ямар ч аюулгүй гэж үздэг. За одоохондоо судалж байгаа юм чинь. Гэтэ ер нь бол хашаандаа нэг мод тарчаад тэрийг ямаандаа идүүлчихэд ямаагаа халаад идчихэж бол болохгүй юм байна одоогийн байдлаар тий. Ургамал одоо жишээ нэгж байгаа байхгүй нөгөө хүнд металл бохирдсон хөрсөнд газар тариад эрхэлдэг. Эсвэл яг нөгөө нэг эд замын ачаалттай газрын хажууд газар тариад эрхэлдэг газрууд маш эрсдэлтэй. Тэр бол айгүй эрсдэлтэй. Тийм. Тэрүүгээр бол дамжаа шууд хүний биед хорт эдмэд орчин тий. За ер нь бол хүний биед ялангуяа Монгол хүний биед цуснд байгаад байгаа нэгээ судалгаануудаар харагдаад байна л да. Та түрүүн болохоор бөөрийн дутагдал, бусад төрлийн хор тавдрууд гэдээ илэрдэг гэж хэлж байна. Өөр сэтгцэд нөлөөлдөг гэж яриа л байдаг. Та бас түрүүнд дурдлаа мартамхай болж юм чинь. Сэтгцэд яг яаж нөлөөлөх вэ? За тэр нь болохоор бүр нарийн бол энд бичсэн байгаа. Мэдрэлийн систем нь хар тулгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөөд захын мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх болон амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинж тэмдэгт илэрж байгаа. Тэгэхээр хар тулганд цусны гемоглобин үүсхийг саатуулах ба зарим ферментийн үе шатыг зогсоодог. За тэгэхээр нөгөө захын мэдрэлийн системд л очиж саатал үүсгэн гэсэн үг л дээ. Тэгэхээр тий. Тэгээд ерөөсөө бүх одоо нөгөө мэдрэлийн эд эрхтнүүдэд очиж хурж одоо саармагжуулж одоо нөгөө нэг хүрх мэдрэх, үнэрлэх мэдрэх гэдээ явчихна л та. Бас явах махад ч гэсэн нөлөөлөх шүү дээ. Мэдрэлэхээр ч одоо би одоо хөл мөл мэдээгээ алдчихвал явхаа болчихно шүү дээ. Тэрнтэй адилхан миний хөлийн мэдрэлт нөгөө нэг юу чин хар тулга нөлөөлөл бас л явж чадваргүй саажилттай болох юм гэсэн үг шүү дээ. Ерөөсөө аюултай юм байна тий. Яг гадны улс орнуудад би нөгөө бас нэг жоохон уншаад судлаад явж байхад яг тэгжсэн байхгүй юу? Сэтгцэд айгүйх нөлөөтэй. Тэгээд сэтгэл санааг айгүй тийм докторгүй байлгадаг. Тийм учраас ямар нэгэн асуудалд ер нь хандахдаа тийм сэтгэлийн өөрлөөр ханддаг учраас маш хурдан уурладаг тийм болдог гэж хэлжсэн. Сэтгэл готролд оруулцдаг. Тийм үү. Тий. Ерөнхийдөө нөгөө нэг
одоо ерөөсөө л тэр сэтгэл мэдрэлд нь нөлөөлнө гэдэг чинь хүний ааш аран шинд хүртэл нөлөөлж байна л гэсэн үг л дээ. Стайлтай тий. Таны одоо та бүгдийн хийж байгаа энэ төсөл чинь хизээ сайхан хэрэгжээд хизээ бид нар хөрсөө гоё болгох боломжтой. Одоо зөвхөн лабораторийн хэмжээнд судалж ийн л гэж л та тий. Гэхдээ тодорхой үр дүнгууд гараад яваад байгаа юм байна. Энийг тэгээд одоо бүх нийтээр улс орондоо яриа хэрэгжүүлээд энэ их бохирдолтой харт тоглоомоос салгыг гэвэл ядаж хэдийн хугацаа хэрэгтэй байна. Өөр ямар дэмжлэгүүд бодлого юу хийх шаардлагатай вэ? Одоо манай судалгааны эхний жил нь л явж сая дууслаа. Тэгээд 3 жилийн хугацаанд суурь судалгааны төсөл авсан. Одоо 2 дахь жил рүүгээ орж ийн. Тэгэхээр 2 дахь жилдээ болохоор яг бактери олж одоо нөгөө нэг төрөл зүйлийн тогтооно. Тэгснийхаа дараа 3 дахь жил рүүгээ орохоор яг нөгөө нэг одоо яг тэр хар тоглоыг бууруулах одоо тэм чадвартай бактери тодорхойлоод патент авах гэсэн зорилготойгоор явж байгаа. За тэгэхээр 3 жил одоо 2 жилийн дараа гэсэн. 2 жилийн дараагаас л одоо бид нэр дараагийнхаа ахиад төслийг олж авч иж тэрийг байгаль дээр хөрсөн дээрээ турших тийм ажил руугаа шилжчихсэн гэсэн. Тий. Тэгэхээр хажуугаар нас физик, химийн бас туршилтууд давхар явагдана тэр үеэс. Тий, физикийнхаа бас одоо нөгөө электрон гүлэх тийм гарч идэг. Тэрний тусламжтайгаар бас давхар ажиллаа цуг хийх гэсэн. Хөрсөнд нөгөө нэг хар тоглого их байна гэдэг чинь хөрсөнд амьдарч байгаа нөгөө нэг микрофлорын бүрэлдэхүүний харьцаа алдагдчихдаг бас. Тэгэхээр хөрсний микрофлорын бүрэлдэхүүн гэдэг нь нөгөө нэг бактери хөх актин намцдын бүрэлдэхүүн хийж байгаа. Тэгэхээр тэд нар нөгөө нэг хөрсний аюу гой өнөр үсгээл хөрсний аюу гой нэг шин тэжээдлэг өнгөдөө бор язмагт хөрс гэж яддаг шүү дээ. Тэр язмагт хөрсөж ерөөсөө тэр микрофлора гэж нэрдэдэг байгаа бичил битүүд бүрдүүлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр микрофлорын бүрэлдэхүүнийг хар тоглох хөрсөнд орсноороо тэр бүрэлдэхүүнийг алдагдуулчихдаг. Тэгэхээр нэг хөрс чинь нэг муухай саарал, нэгтаршилтай, тоосонцор хэлбэр руугаа шилжсэн тийм амьгүй хөрс болчихж байгаа. Тийм хөрсний амьд чанарыг нь устгachж байгаа. Бас. Гэхдээ одоо энэгээр чи дүүрэн тоостой хөрс байна шүү дээ. Тэгэхээр нөгөө амьгүй хөрс л байхгүй юу? Улаанбаатарын хөрс чи тэр чигтэй бараг тийм болсон шүү. Тийм. Саарл өнгөтэй, тоосонцор хэлбэр, үнсэн саарл өнгөтэй. Тэгэхээр үнсэн саарл хөрсөнд юу их үрждэг вэ гэвэл нөгөө хөгцмөөгөнцөр спорууд, актиномицидын спорууд нийтээ үржиждэг. Амар бастай те ийм амар хортой нөхцөлд бид нар өөрсдөө амьдарч байгаа учраас элдв өвчин биднээс салахгүй байгаа маа. Тийм учраас энэ хар туглаг гэдэг энэ бохирдлоо салахын тулд зөвхөн төр засаг хийхээс гадна хувь хүн би юу хийж чадах вэ гэж бодоод нэг үзээрэй. Тэгхийн бол биднээс маш их зүйл шалтгаална. Ядчил бид нар хогоо англиад ялгадаг болчих юм бол хэрэглээгээ хямдаг болчих юм бол энэ бүхнээс одоо жаахан ч гэсэн энэ бохирдлыг бууруулах боломжтой байгаа. Ямар арт хүн бэ? Яг тийм төр засаг байдаг гэсэн үг гэдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ арт хүн бид гэх юм уу да тий иргэн бид өөрсдөө зөв мэдээлэлтэй тэгээд зөв бодолтой ядаж үйлдэл нь зөвтэй байх юм бол яг тийм хүмүүсийг одоо өөрсдийнхөө төлөөлөлөөр төр засагтаа сонгоод тэгээд тэд нар маань зөв үйлдэл гаргана гэсэн ийм одоо би бодолтой байдаг. Тийм учраас хувь хүн болгон хариуцлагатай бодолтой тий зөв мэдээлэл авцгаа ингээд хідүүлээ ядаж те хогоо ангилдаг болцгоё гэдэг ийм зорилгоор энэ бичлэгийг хийлээ. За баярлалаа.